За олон сар уул хадаар аялсан Монгол орны өсөлтөнд байгаль орчин газар нутгаар аялсан Болдгоо тэмдэг нэвтрүүлгийн багийнхан Болдгоо тэмдэг нэвтрүүлгийг ганцхан уул ус байгаль биш бас дэлхийн байгалийн гайхамшгуудыг үзүүлэе гэж зорьсон. Ерөнхийдөө сэтгүүлчийн соёлын болон байгалийн нөхцөлд аялж амьдарсан. За тэр сэтгүүлчийн тэмдэглэл нэвтрүүлэг болохоор зориод ингээд гадны орнуудаа аялах хэлсэн. За хамгийн түрүүнд бидний ярьж байгаагаар бас монголчуудад хамгийн ойрхон тэрс дэлхийн гайхамшиг болсон Монголтойгоо хамгийн ойрхон газруудаар явхаар гэсэн сэтгүүлчийн нэвтрүүлгийн баг Болдгоо тэмдэг нэвтрүүлгийн багийнхан явж ирсэн. За тэгээд бидний очиж эхний газар бол Монголын бизнес инновацийн төв болон жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн продуктчдын холбоо ангараг захиралтай холбооныхны хамт олонны урилгын багт багтаж дэлхийн өнцөг булан бүрээс сая хүн аялахаар төлөн зорж очиж хорвоо ертөнцийн нүд талд сэтгэл татан байхныг биширч хүн төрөлхтний бодол сэтгэж бүтээн босгож байгаа хүний гараар бүтээгдсэн агуу гайхамшигтай бүтээн байгуулалтыг үзэхээр аялын баг Ирээн хотоос гараад за ингээд Өмнөд хят руу зорьсон. За эхний мэдээж өвлийн намрын орой болсон үйлдвэрлэл өвлийн удирдах явсан учраас хүүтэн байсан. Автобусны дотор бол сайхан тулаахан тухлаг. За эхний нэг өдөр бол хүүтэн байжгаад ингээд Хөх хот болон Бээжингээс цаашаа өнгөрөнгүүд цаг агаар эрс дулаарад ингээд бид нар дулаан уур амьсгалтанд хүүтэн байсан Монголоос гараад дулаан уур амьсгалтанд үргэлжлүүлж явж ирсэн. За бид нар очих гэж байгаа газрын тухайд зорж явж байгаа газрын тухайд бол энэ Монголын бизнес инновацийн төвийн хамт олон бол энэ Ирээн, за Гуйлын, Зинзажи, за тэгээд Кантон Фери буюу дэлхийн жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн, за түүнээс цаашаа дэлхийн үн эндээс эхэлдэг гэсэн урайтай эвгүй хотуудын хосолсон аяллаа шугамар нийтдээ 10,000 км замыг автобусаар туулах буюу хятадын хойд цэгээс өмнөд мууж хүртэл хятадыг хөндлөн голд нефт үзэсгэлэнт хятадыг үзэх ийм аяллаа маршрутаар гарсан. За энэ бидний очиж явж байгаа энэ хэсэг бол Бээжингээс дахиад урагшаага гарчсан Өмнөд хятадын нутаг буюу ер нь Аз твийн өмнөд хэсгийг тэр жигтэн бид нэр автобусаар цонхоор унтаж босоод автобусны дотроос ингээд тасралтгүй харах. За тэрсэн маань унтлахын автобус бол маш тухтай юм байт юм байлаа. Сайхан унтаад бид нар шиг нэг офис суугаад байнгын стресс ядаргаатай байдаг усууд тэртээ тэр утасны ажиллагаа болж байна. Тэгээд байнгын байгалийн үзэсгэлэн үзээд дуртай хоолоо ундаад дээд хөзөр тоглоод наргаад дуулж хуурдаад ингээд явж яхад бол маш сайхан аялал болт юм байлээ. За жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн холбоо Монголын инновацийн төвтэй хамтран ирж байгаа манай Гуандо хот, за дээрээс нь Зинзажи бас Гуйлын нур аялал маань явж байна. За энэ бол замын нэг хоолны цэг хэсэг. За ингээд эндээс дуртайгаа авч идээд цадтлаа идэх хоорондоо 35 яан юм байна. 35 яаны чинь манайхаар нэг 12,000 төгрөг юм 13,000. За ингээд эндээс юу дуртайгаа идэнэ? Цадтлаа идэнэ. Тэгээд мах шүд ногоо. За энд бол ингээд хундаа янжин бижүү. За тэгээд бүр байна та. За энэ бол миний дуртай. Хисаа байж идэх дуртай. Гоё. За тэгээд дахиад. За энэ бол нөгөө амтд хаа байна. Чанцаны иш байна. Ногоон чи халуун чинжүү байна. За халуун ногоон дарсан чансан заагс үйж байна. За энэ бас заагсны мах байж байна. Энэ юу вэ? Стүүжин шиг юм байна. Стүүжин ерөөсөө гахаа махны стүүжин байна. За тэгээ энэ нөгөө ногоо улсны гол тэгээд цааш за чинцаа за энэ бол өндөг гэх энэ нэгэд 2-3 төрлийн шүүд нөгөө. За энэ хоолнуудаас идэхэд цадлаа идээд 35 яваа. Яваагаа цадлаа идээд 35 яваа. Ингээд бүх хятад энэ манай орчид ч охин байж байгаа. За ингээд иймэрхүү байдалтай хооллох гэж. За энэ 35 яванаар хооллоод нэг 11,000-аар хооллочоод цаашгаа хэд сацсан дараа цааш явнаа.
За бидний эхний очих гэж төлөвлөсөн аяллаа маршрутын хэсгийн нэг газар бол Хятадын зүүн хэсгийн Хунан мужийн нутаг дэвсгэрдэх ЮНЕСКОгийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5 А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанзажи ойн хүрээлэнгээр аялна. За энэ бол Аватар киноны хэсгийн буюу одоо Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч. За жаахан төлөвлөл унчгүй гэмээр юм зорчсон юм шиг хадан уулсан дундуур гарч уулсын оройд гарч нөгөө улсын хооронд агаарын дүүжингүүрээр нисэн хурц за дэлхийн хамгийн өндөр их садан хавцалд бэхлэгдсэн баялуун шилэн лифтийг үзэх. За тэгээд тэрнээсээ гадна бидний одоо аялал жуулчлалын хэсэгт хамгийн гоё юм бол Мөнх тэнгэрийн уулсын дундах одоо Жанзажи хотоос 808 км-ийн зайтай оршдог тэнгэрийн хаалга хэмээх байгалийн бас нэг үсэн цогцлол газрыг үзэх ийм зорилготой бид нэр явж байгаа. За ингэж явсараад замын одоо эхний таарсан хоолны газруудаа одоо маршрутын дагуу хоолоо идээд тэгээд цаашгаа унтаж ямраад босоод ингээд биеийн жилээ гаргаад ингээд дулаан орон дондор гайхамшигтай сайхан үлгэрийн юм шиг аяллуудыг хийсэн байгаа. За өглөөний 7 хагас болж байгаа. Бид нар шүнжэнгээ явсан 2 өдөр 2 шөнө яваад одоо Жанзажидаа ирж байна. За Жанзажидаа бол энэ хавийн нөхцөл байдал нь бол арай Хятадын өмнөдийн шинж рүү орцсон. За газар орон уул усны байдал бол Вьетнамтай их төстэй. Ногоон мөглөгөр зай завсаргүй бүгсэн цаг агаарын чиглэг болоод дулаан уур амьсгал тэгээд эрсдэс уур амьсгал байхгүй учраас ногоон мөглөг нь бүхэхтэй ерөөсөө зай завсаргүй бүгссэн. Урмал ургах хамгийн тохиромжтой газар. За 1 метр квадрат гэж ярьдаг юм да. 100 метр квадрат оногдох урмлын тоон харьцангуй өндөр, төрөл тоон харьцангуй өндөр ийм газар байж байна. За тэгээ энд өглөө болцсон. Манай автобуснаас буугаад тэгээд бүгдөө юу яаж байгаа. Харьцангуй сансныг бодоод автобус тухтай юм байна. Би энэ нойрын сүүлийн хэдэн сар унтаж хөвтөж амраагүй өрсөн. 2 хоног сайхан унтаж явлаа. Бөвгөлөгдөл унтаад. За тэгээ Хятадын хаасгүй ганцхан юм жордон гих сайхан шийдэж өгдөг. Тэгээ тэнд нь нүүр гараа мараа угаагаад тэгээ хажуудад нь нэг гимэн жордонгийнхаа үүдэн дээр гоонцтой одоо харна. Ингээд одоо энэ бол жордон байж. За энэ жордон байж ингээд гоонцно. Наач гоонцно. Тэр дэвгүй нэг ийм их үүрэгтэй. Өглөөнийг за тэгэхээр аливаа улс орны аялал жуулчлалын бүсэд бол хамгийн одоо ойлгомжтой юм бол Ухаан нутгийн соёл үе гар уралдын хийцүүд байгаа гэдэг. Тэгээд энэ бол их тэргээр их ойлгомжтой юм байна. Энд модон аягнууд орж иж байгаа. За тэгэл тийшээ энэ модон хийцүүд матар энэ нутагт байд юм байна. Тэгэл энэ усны савнууд. Нөгөө түрүүний яриад ирсэн дэлгүүр гэдэг нь энэ ч хаасаагүй нэг юм супермаркетууд. Тэгээд Илэн гоймонгийн монголчууд голцоо гоймон голцоо ичгэл. Тэгээд туугаад хоол ундны газрууд нь нэгдүгээр чих үнэтэй, хоёрдугаарт жуулч зөрөөс хоолны газар нь жоохон үнэтэй жоох заваа. Заваа очиж ер нь Монголоос хоолоо ундаа сайн бэлдэж авсан хүмүүс л гайгүй яваад ах шиг. Уг нь бол бараатай тэгээд бас идэхгүй юм таарах юм уу гэдэг нь одоо бүгдтэй. За тэгээд энэ дунд бас нэг ажиглагдсан юм бол Хятад улсын зам гүүр харилцаа болцдог гайхамшигтай гэсэн юу гэхээр бид нар Улаанбаатарт байнгаал замын нөхцөл хүнд хэцүү замын нүх гэж ярьдаг бол энд бол замын нүх гэсэн ойлголтоо огт байхгүй. За ерөөсөө л ингээл уул ус яв даваагүй юу ч таарсан байсан гэсэн энэ дээр зам тавьсан хідэн давхар зам ер нь бол зам байх болцоод тавих болцоотой болцоогүй гэсэн газрын тухай ойлголт байхгүй юм билэ. Ерөөсөө ямар ч өндөр уул байсан 5000 м тэр дэвсгүй бүр Хятад бол бид нар сая гайхамшигтын үзэн тэнгэрээс дээш үүлнээс дээш зам тавьсан байхыг хүртэл харсан. Одоо үүлнээс дээш өндөр уулан дээр зам тавьсан байхыг харсан. Тэгэхээр энэ хойноос урагшаа явж хол ер нь хүний одоо бас элхийн ертөнц хүн гэдэг амьтны элхийн ертөнцийг хэрхэн зохицлон байгуулж байгаа тухай одоо үзмрийн хэсгийг бол тэр чигт нь үзэж болох юм байна. Өөрөөр хөгжлийн хэсэг гэж хэлэхээр болохоор юм байна. За энэ бол
Жанжаажи буюу Тэнгэрийн хаалга. Одоо манай аялагчд маань бүгдөө буудалд орох гээд явж байгаа. Жанжаажигийн голомжоор явж байна. Тэгээд бодлыг айтайгаа маа нөгөө бидний яг миний даа хамгийн дуртай юм хятадын голомжны хоол надад их айтайгаа санагддаг. Тэрний энэ төр байгаа хоолонд нь бэлэн жижиг ойр зүрийн худалдаа модалтаатай айтайгаа юм уу? За ийм байдалтай явж байгаа. Бодлоо. Гараа. Я нэг юм байна. Манай монголчууд явж байна. Тийм сайхан шүү дээ. Хэд бол ингээд боломжтой хоолнууд нь үүж идэг. Тэгээд сайхан. За энэ бол нөгөө хятадын утгаагүй түлш. Ээж нүүрсний шахмат түлш. Ингээ хаасаагүй байдаг үлээ. Яа нэг юм хөөөлтэй. Бай. За зэнзэлд буудалсан бид нар хоолундаа идэж ууж амарчхаа жаахан амс хийж буудалдаа бүх юм байрлуулчаад очиход бол одоо энэ бизнес инновацийн хөгжлийн төвийнхэн бол буудал хоолунд хүнс бүх юмыг бэлтчихсэн байжсэн. Тасалбар билет бүх юмыг бэлтсэн. Урьдчилаад яриад тохирсон төлөөлөгч нар ажилласан байт юм байлаа. За тэгээд бид нар эндээсээ яваад нөгөө үзсэн Тэнгэрийн хаалгаа үзэх гээд явсан. За хятадын дунд бас нэг анзаардмар юм байсан бол энэ хойд нутгаас нь яваад энэ Занжаазыг хүртэл Гуйлан хотыг хүртэл бол бид нар нэг юм анзаарсан. Замд маш олон тийм эзэнгүү хотууд, эзэнгүү хорооллууд байгааг нь харагдсан. Тэр бол нөгөө хятадын хүмүүсээ орхоос өмнө хотод хүмүүсийн шилжин суурхаас өмнө хотоо замаа төлөвлөөд орон сууцыг бариад дулааныг хангацсан байдаг ийм байдал ажиглагдчихсэн. За тэгээ энд ирээд ч гэсэн нөгөө хятад орн болвол гадны жуулчдыг аавна гэхээс илүү дотоодын аял жуулчлал буюу хэдэн сая хэдэн миллиард дотоодын жуулчд нэрлэж байдаг учраас аял жуулчлалын бүсүүд нь бол маш их хүнтэй. За тэгээ энэ дээр бол нөгөө нэг дор гахаа нохоо шиг дайрахгүй байх. За тэгэл оволцохгүй байх энэ нөхцөлийг маш сайн хааж хангалаад одоо нөхцөлийг бүрдүүлсэн байж идэг. За тэгээд энэ бол нөгөө түрүүний миний ярьсан уул руу өксөж буй зам. Энэ зам нь одоо газрын доошоо доороос 3000 км уул өөдөгөө 3 км өндөр үргэлжилсэн одоо 108 нухчаатай зам 99 гэдэг лөө 108 ч лөө. Ингээд энэсээ дээшгээ дахиад үүлнээс дээш автомашины зам байгааг харсан надад энд байгаа юм шиг санагдсан. Энийг Монгол хүн болгон бас нэг үзчмээр л юм байна те. Нүд нээгдмээр юм байна. За сая автобусаар олстой мангар өндөр барьсан. Доошоо зураг авах боломж бараг байхгүй. Ягаад тэгэхээр энд бол одоогийн байдлаар бид нар бол үүлэн дээр гарцсан. Доор бол нөгөө үүлний дунд явж байгаа учраас доошоо зураг авахаар ямар ч боломж байхгүй байна. За энэ хэсгүүдийн энд доороос дээшгээ 2000 км 2000 м шахам урт одоо энэ өндөр байгаа уулын дунд нь бас лифт байдаг. Тэгэхээр лифтээр нь одоо хөл гар муутай эсвэл одоо ядар зүтгэрсэн байд юм. Эсвэл ерөөсөө алхах сонирхолгүй бол лифтээр өгсөн явчих болохоор байсан юм билээ. Тэр нэг 70 мянга энэ төр байдаг лүү дээ. 30 анч билүү нэг. Тэгээ бид нар болохоор ингээд доороос нь явгаа алхаад өгсөн. Надаа бол алхаж хөдөлтгөө хөшин хойрог ман шиг амтанд бол ингэж алхаж явах нь бол өстой ихэр гоё байсан. Хөл өвдөж байгаа ч гэсэн гоё байсан. Тэгээ хамгийн гол нь энэ хүний бүтээн байгуулалт газрын доороос ахууд эхлээд явсаар агаад уулын өндөр оргилдэгүр тэрсм одоо ингээд бид нар бол үүлэн дунд явж байгаа. Үүл манан дунд явж байгаа. Үүл манангууд тунгалаг өдөр бас их гоё харагддаг юм байлаа. Тэгээ үүл манан дунд яваад тэгээд тэр үүл манангаа даваад дахиад дээр нь гараад тэнгэрийн дээр буюу үүлнээс дээшээ кофе уугаад суух моч бол өстой. Үнэхээр гайхалтай байсан. Ийчэнд голцоо хээр гадаа явсан. Тэгсэн бас уул оргилоор явсан, ус голоор явсан хүн чинь бас дахиад үүлнээсээ дээшээ гараад аяг кофе уугаад танхимд татаа сууж ин гэдэг бол бас их сонин мэдрэмж юм байлаа. Одоо бид нар алхаж гисэн ерөөс ингээд тэнгэрийн дээр буюу нөгөө тэнгэрээс дээш тэдэн метрт гэдэг шиг ингээд үүлний дундуур үүлнээс дээр
явж байгаа байдал гайхамшигтай. За бид нар Тэнгэрийн хаалга буюу Зянзагийн за алдарт тяншааны уулан аялжин 70 түвшнээс 6000 гаруй метрийн өндөр за 3000 м машинаар яваад 2000 м явган алхаж дэше гарч ирсэн. За тяншааны уулс бол Өмнөд Аз төвдөө өндөрлөг оргилуудаар алдартай Тэнцмаа ногоон уулс гэдгээр алдартай байдаг. Ерөнхийдөө уулс бол уулцтай сардаг өндөр байдаг бол тяншааны уулсууд бол битүү ногоон мөхлөг одоо нөмөрдөг. За Гямлан нурууны дараа ордог том хэмжээний уулсуудын нэг тооцогддог ийм уул байж байгаа. За энд ингээд аялаад бид нар ямарсан тяншааны уулсын оргил дээр гарчаад одоо энэ кабел караар бууж одоо уулж ингээд за иймэрхүү байдлаар суугаад байна да. За шилэн гүүрэн хаа байсан тэр одоо Тэнгэрийн хаалганаасаа уруудаад хичнээн километр явж байгаа юм даа. Бид нар ч нэг 5-10 минут агаарын замаард нэг цасны чаргаар энэ гулах гал агаарын замаар явцсан болгоч тийм амар удаа явж зүг амар удаа яваад тэгээ бууж ирсний дараа нэг 5D кино театр гэсэн суудал сандалтайгаа иргэдэг хаасаагүй л байдаг юм санагц. Гэтэ энэ бас маш онцгой байсан 5D театраар ингээд бас нэг ороод гарсан. За тэгэл гудамжаар өдөөсөө суларсан монголчуудын дэлгүүр хэсэх за тэгээ нэг жижигхэн оймос гутлахын авах жижиг сойж ойр зүрийн юм идэх гээд бас өдөөс хойштой биднэрт чөлөөт цаг сайхан гарсан. За тэгээ маргааш нь цөмөр нөгөө шилэн гүүр буюу нөгөө хүн нэг нэгнийгээ чирээд айдч чирээдэг шилэн гүүрэн дээр явах гал байдсан. Тэгээд энэ дээр бас манай одоо бизнес инновацийн төвийн тэргүүн маань бас их өссөн үндсэн хоолоор биднийг бас одоо цуг яваа хүмүүсээ дайлсан тэр үндсэн хоол нь сонирхол хоол байт юм байна. Харж байгаа хэсэг бол Зянзаач алдарт Зянзаагийн шилэн гүүр байж байна. За энэ ингээд доод гүүрний доотлын өндөр бол иймэрхүү байдалтай. Ойролцоогоор нэг 1000 орчим 1000-аас илүү өндөртэй болов. Гэмээр за тэр доор энэ маш гоё үндэстэнтэй хөрхрөө урсдаг юм байна. За хөрхрөөс наашлаад ингээд явахаараа ингээд Ошоо юу яадаг. За тэгээд энэ ингээд зураг авах болж байгаа хүмүүс. За энэ бол алдарт Зянзаач би 1000 гаруй метр ингээд буудаад ирсэн чи газраас 450 метрийн өндөрт байгаа юм нэ. За тэгээд эхлээд гарч ирэхэд бол эвгүй байсан. Одоо жоохон дасаад тэгээд бас энэ дээр гараа зогстой болцсон байж байна. Ерөнхийдөө жоохон айдастай. Гэхдээ бол яг нэг айхтар тийм зоогоод их юм алга юм байна. За хийцийн хувьд бол маш бат найдвартай хэлсэн. Нэг гарахтаа 800 хүн гаргаад 800 хүн даадаг гэж. Тэгээд 800 хүн даагаад тэгээд тэрнээс илүү болохоор хүнээ оруулахаа байждаг гэсэн ийм яриатай. За тэгээд ямар ч хэлсэн Тэнгэрийн хаалгыг үзээд өнөөдөр бас энэ шилэн гүүрийг үзэж байгаадаа баяртай байна. Энэ бол дэлхийн хамгийн том шилэн гүүрэнд тооцогддог. За тэгээд цөөхөн идэг ийм байгууламжууд нэг байж байгаа юм. Тэгээд ямар ч үсэн жоохон байхаараа дасчдээ байна. Гой болж байна. Энэ өндөр дээрээс ингээд өндрийг дээрээс нь харна гэдэг бол бас их гой мэдрэмж, бас гой адреналин юм байна юм байна. Тэгээд волкодын төлөвлөлтийг хүлээн авч байгаа шүү дээ. Баярлалаа.
нөгөө хан дагсан замаар гүүр бол одоо тэнд байж байгаа. Шилэн гүүр маань. За тэгээ ингээ хавцлаад дагаад гүүрээ нэвт гарч ирээд дахиад ингээ хан дагсан замаар бууж байгаа. Энэ бол амар өстэй. Үнэхээр айцтай зам байна. Ягаад тэгэхээр доош ингээ ханаас ингээ өөр өөр тогтсон. Тэгээд ингээд явж байгаа. Тэр ийм айцтай зам өстой нэг айцтай зам байна да. Эндээ эвгүй цав. За нөгөө замаараа урууцаар хагаад энэ нэг юм амралтын цэг устай газар ирж байна. Тэгээд замын дэс зураг авсан ясаасууд олон баяраа. За манай монголчууд тэнд ирээд өгсөн. За. Миний ард харагдж байгаа бол үстэн Жанжаажигийн одоо шилэн гүрний доор байдаг. Түрүүн дээрээс нь харуулж ирсэн хавцалд байсан одоо хүрхрээ байж байгаа. Гэтэ дээрээс бол жижигхэн харагдаад байсан. Яг доор ороод ирсэн ийм том хүрхрээ гэж бодсонгүй. Эргэн доорын битүү ногоон байгуулсан. Тэгээд хат тэгээд дээрээс нь ийм өндөр хүрхрээ явсан. Гайхалтай байрлал үстэн нэг дор төссөн газар байна. Тэгээд ямар ч монгол хүн бол төрснөх энэ гайхалтай одоо үсгэнтэй энэ доор хүрхрээ уцаас амсаад тэгээд энд явж байгаадаа үнээр баярлалаа. Москвадын хүрхрээ үзэж байгаа үстэй амгалжсан бас хатаагаа. Ингээд дахиад үүдэг цаашаа гуйдын буюу одоогийн гуйчны нэрсээр гуйлын ус руу явах гэж байна. Гуйчин бол одоо бол гуйдын хот гэж нэрлэдэг. Эдгээр Монголд гуйдын ус гэж нэрлэдэг байсан. Гуйдын усыг зэрлэх аватар кино хийсэн. Одоо тэр газар руу явах гэж байна. За энэ хэсэг бол энэ уулын энэ хэсэг бол одоо аватар киноны зураг авах. За дээрээс нэмээд маш олон Холливуудын болон хятадын эртний уран зургийн кинонуудын зургийг авдаг байсан байж байгаа. За тэгэхээр нэвтрүүлгээ өргөжлөж үзээрэй. Баян нэвтрүүлгээ хүлээн авч үзсэн хүндээ баярлалаа. За энэ хэсэгт болохоор миний ойлгож байгаагаар хүний гараар бүтээсэн ийм хавцал юм шиг байна. Юу гэхээр
дээрээс 2-3 удаа усыг боосон байсан. Тэгээ ус бооод ингээд доотлоор энэ чинь ус дүүргээд ингээд энэ чинь жижиг юм хавцал дотор нуур хийсэн байгаа. Тэгээ нууран дээр бас нэг 48 яваа аваад хүмүүсийг заваар сэлүүлдэг. Бас нэг юм бас ерөөсө хөдөлгөөн болгоноос л мөнгө болохоос идсэн. Тэгээ тэр маш гоё зохион байгуулсан. Тэгээд ихтэй хийгээд яваад байгаа. Энэ бас л энэ гоё хавцал гоё байгалийн үйл үзэмж дундуур ингээд завтай явна гэдэг бол улсындаас гоё санагддаг юм байна л да. Гоё санагдаж байна. За тэгээд энэ байгалийн үзэсгэлэн бол үнэхээр гайхамшигтай. Ингээл юм ойрхон энэ явах зам нь ерөөсөө нэг минут 2 минут явах юм уу ил. Ойрхон юм байна л да.比较多了啊，整个市区的那个面积的话也不太多，就是2.437啊，8万平方米这样子啊，整个市区就是这样子，哎，对。Борисны уламжлалт бодлогоо манай хотод хуулийн хот руу явуулаа гэдэг худалдаа 8-ны Нанжин хуулийн гэдэг Монголчуудын бас худалдаа хийдэг гэсэн олон хотод эртний хотод байна. За одоо бол эртний гэхээр юм бараг үлдээгүй байна. За 90 оны уул ус байгалийн нөхцөлөөр хуучны сүм хийдэг ямар үеийг хийсэн хотын аргад бол эртний уламжлалт юм үлдээгүй. 所以的话啊，在那个桂林来说啊，人口啊比较少，然后地方比较窄啊，就是маш сайн хийчихсэн. Газар нутаг жижигтэй учраас жижигхэн хамтаа 9 сая. 好了啊，我们啊，在这个位置呢是属于哪呢？属于我们的桂林市镇那个桂林站，桂林火车站，这里就是桂林火车站了。Зарах нэг тэнэг байх, дафа 10 тэнэг байдаг. Локкороо бол энэ бодлоо нам юу ч хийсэн хөгжиж байна. Энэ улсад олон улсаас юу ч хийсэн хөгжиж болж байгаа, арилжаа намаа хөгжиж байгаа, дэлгэрч болж байгаа. Ийм газар харин яагаад ядуу хүмүүс байна? 我们这里啊有4大少数民族，4大少数民族，哎。 Таныг иймэрхүү маягийн хотод яваад байна. Юутай дэжтэй 56 үндэстэй. Одоо эртний хот бол үеийн хот. Энэ бас нэг төрлийн cable car. За энэ бол одоо нөгөө King Kong сарамгчийн киног хийсэн гуйлийн мужийн 90 оны уулсын дээгүүр явж уулсыг дээрээс нь харуулах үе. Энэ авин онцгой сайхан байгалыг одоо харуулах ийм аялал болж байгаа. За тэгээд энэ аяллаа ганц гол онцлог агаар дээр ил сая доор хятад маш хүйтэн байгаа шүүгээд хөвөнтэй хөрөм тавьдсан ойролцоогоор цаг агаар бол өнөөдөр сэрүүхэн бороотой өдөр байна гэхэд нэмэх 17 градус байгаа. За энэ хогнооч нь тэгээ нэмэх 17 градус хөвөнтэй хөрөм мөрөм өмссөн энэ төр.
Ер нь байдгаар дулаанч ирд юм. За манай монголчууд бол тоож байгаа юм алгаа энэ. Гээд энэ манай уртын хэдүүд Макстайгаа тэгээд өцгөн шахуул явж байгаа. За ер нь тэгээд өлчрүүд нь бол өлчр дарамтгай бол дарамтгай л явж байна. За энэс цаашаа шилэнгүүр бас үнэхээр таалагдсан. За тэгээд хүн төрлөختний гараар бүтээн байгуулалтын гайхамшиг үзэж явсныга дараа Кинг-Конг сарамгчинг одоо хийсэн тэр газар руу очсон энэ жижигэн шовгор битүү ногоо мөхлөг одоо ногоо мотор хүрэлгдсэн энэ уусын дунд нөгөө л яг л нэрээ Кинг-Конг сарамгчин энэ хүнээс гараад ирэх үедээ хэмээр гайхамшигтай сайхан Кинг-Конг сарамгчингийн уусын дундуур аялаа. За өндөр дээрээс одоо энэ агарын замаар яваад Кинг-Конг сарамгчингийн уулсыг үзэж сонирхсон. Ингээд энэ удаагийн нэвтрүүлэг маань үгээр өндөрлж байна. За тэгээ үзэгч та бүхэн дараачийн дугаараас одоо Кантон Ферри дэлхийн олон улсын жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон дэлхийн үн эндээс эхэлдэг гэдэг бүх юмны үнийг утгагуулсан дэлхийн хамгийн үн өртөг бүхий хот за нийтдээ дэлхийн хамгийн том зах болох 5 км үргэлжлсэн захын тухай дараагийн нэвтрүүлгээс бас хүлээн авч үзээрэй.